Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн заасны дагуу эмийн үний хөнгөлөлтийг бол иргэд даатгуулагчдаа бүхэнд үзүүлж байгаа. Тэгэхээр энэ хөнгөлөлтийг үзүүлэхдээ бол эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 115 дугаар тушаалуудыг мөрдөж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ тушаалуудаар захин жор олгох одоо даатгуулагч хүн ямар эрхтэй, үүрэгтэй, өрхийн эмч болон амбулаторийн эмч ямар эрх үүрэгтэй юм бэ гэдгийг тодорхой зааж өгсөн байж байгаа. Тэгэхээр даатгуулагч бол эмчид заавал өөрийн биеэр очиж регистрийн дугаар болон цахим үнэлэхээр баталгаажуулсны дараа бол оншоо тавиулж эмийн үний хөнгөлөлтөд идэх боломжтой. Харин тухайн үзлэг хийж байгаа эмч бол өвчтөнд олон улсын ангиллийнхаа дагуу онш тавьсны дагуу тохирох эмийг бол бичиж даатгалын санд оруулдаг байгаа. Тэгэхээр энийг бол энэ журмыг бол нэлээд олон зөрчсөн тохиолдлууд бол манад илэрч байгаа. Тэгэхээр даатгуулагчтай авах юуг анхаарах хэрэгтэй гэхээр тухайн эмчтэй заавал өөрийн биеэр очиж үзүүлэх ёстой. Онш тавиусны дагуу жорыг бол даатгалын сангаас идэх боломжтой байгаа. Өрхийн эмч болон амбулаторийн эмч нар юуг анхаарах вэ гэхээр өвчтний бол заавал үдсэн байж иж онш тогтоолгосны дагуу мөн жорыг өчөх хэрэгтэй байгаа. Тэгэхээр манад бол хэд хэдэн тохиолдолд зөрчил илэрсэн. За энэ нь ямар зөрчил байсан гэхээр даатгуулагч бол эмчид үзүүлэхгүйгээр шууд өрхийн эмч рүүгээ ярьж код авч эрүүл мэндийн даатгалын сангаас эмийг бол хөнгөлөлтөө өнөр авсан байж байгаа. Тэгэхээр энэхүү зөрчил бид нар ямар арга хэмжээ тооцсон гэхээр тухайн жорыг бичсэн эмчид хариуцлага тооцож захин жорч хэрхийг нь хассан байгаа. Мөн тухайн харьяалах эрүүл мэндийн газарт бол ёс зүйн арга хэмжээ тооцоолохоор ийм хүсэлт явуулсан байгаа. За нөгөө талдаа нэгэн даатгуулагч бол өөрөө ирж энэ жорыг бичүүлэх учраас тухайн иргэнд бол зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцуулсан байгаа. Тэгэхээр цаашид юу анхаарах вэ гэхээр даатгуулагч заавал өөрийн биеэр харьяалах эмчтэй очиж эмийн үний хөнгөлөлтөө идэх боломжтой юм аа.